Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийн зохиосон цаг төлөвлөлтийн хаж дэвтэр хэрхэн үүссэн тухай түүхээ хуваалцахдаа баяртай байна. Өнөөдрөөс 3 жилийн өмнө цаг төлөвлөлтийн хаж дэвтрийг гаргаж илаа. Түүнээс хойш олон мянган хүмүүс өдөр тутмын хэрэглээ болгож байгаадаа их баяртай байна. Тэгэхээр энэ хаж дэвтрийг зохиох болсон гол шалтгаан нь миний өөрийн цаг төлөвлөх шаардлага хэрэгцээтэй сашгүй холбоотой. Тэгэхээр ажлын болон чөлөө цаг хугацаагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөх вэ гэдэг энэ асуултанд хариу болгож олон аргуудыг хайж эхэлсэн. За энэ олон аргуудыг хайж явж явах үедээ ямар арга надад тохирох вэ гэдгээ явцын дунд бол ойлгож мэдсэн. Та бүхэн мэдж байгаа барууныхны эргэнсэн нийгэмд цаг төлөвлөлтийн энэ арга аргачлал нь бол цаг минуттай наривчлан төлөвлөх шаардлага гардаг. Жишээлбэл өглөөний 7 цагт босоод юу хийх вэ? 7:30-аас юу хийх вэ? 8-аас 8:30-аас гэл ингээл 15-30 минутын зайтай наривчлан төлөвлөдөг ийм тэмдэглэлийн дэвтрүүд байдаг. Яг ийм тэмдэглэлийг ингээд төгслөд хэлэхэд миний хувьд бол юу бичгээр мэдэхгүй тэр олон цагуудад наривчлсан төлөвлөгөө байдгүй байсан учраас миний хувьд энэ тухайн тэр тэмдэглэлийн дэвтрийг бол тэмдэглэхэд хэцүү байсан. Тэгээд тэнгууд за ерөөсөө хийхэд төлөвлөсөн ажлуудаа бичээрэй. Бичсэн ажлуудаа хийгээд дуусгасан бол нэг тэмдэглэл тавья. Ингээд ажлуудаа ингээд тэмдэглээд ингээд явж явах үед бол энэ олон ажлуудын алийг нь чухалд үзэх үү? Алийг нь төрүүлж хийх үү? Алийг нь дараа нь хийж болох уу гэдэг ийм асуултууд гарч ирсэн. Энэ маань улам ингээд боловсронгуй болоод энэ цаг төлөвлөлтийн хаж аргачлал буюу хийх ажлын жагсаалтын аргачлал нэрээр олон нийтэд танигдсан байгаа. Тэгэхээр энэ хаж аргачлалыг би сүүлийн 15 жилийн хугацаанд өөрийнхөө ажил амьдралдаа хэрэглэсээр ирсэн. Энэ аргачлал нь бол яг Монгол хүмүүсийн сэтгэлгээний онцлогт суурилж хийснээрээ маш том онцлог юм байна. Юу вэ гэхээр манай монголчууд аливаа зүйлд юм бүхэллэг сэтгэлгээр ханддаг буюу ерөнхийлдэг, томоор нь ханддаг. Харин тэр ерөнхийдөө сэтгсэн тэр зүйлээ шаардлагатай бол жижиглэж хуваадаг ийм хүмүүс. Тэрнээс биш яг баруурныхны наривчлын ийм төлөвлөдөг ийм аргачлалыг хэрэглэдэггүй бол манай монголчууд сэтгэлгээний онцлог байдаг. Яг тийм аргачлалаар энэ хаж дэвтрийг бол гаргасан байгаа. Тэгээд олон зуун хүмүүс энэ хаж дэвтрийг хэрэглээд өдөр тутмын хэвшил болгосондоо баяртай байна. Дараагийн нэвтрүүлгээрээ дараагийн дугаараар бид нар цаг төлөвлөлтийн хаж аргачлалыг ашиглах шалтгаан, цаг төлөвлөлтийн хаж дэвтрийг яаж хэрэглэх наривчлсан зааврыг та бүхэнд хүргэх болно.